За та бүгдийн оройн амрыг ирээ. За хэдийгээр олон нийт ард түмэн татврын ачаал үрийн дарамтанд дарагдаж өдөр хоногоо өнгөрөөж өрөнд баригдсан ч гэсэн үүнээсээ илүү юунд ач холбогдол өгч санаа зовж ийнэг үйл шударгаар сант марлын судалгаар гарсан байна. 2015 онд шудраг ус байдал илүү байна гэд 68.8% нь үзсэн бол 2023 онд 93.1% нь шудраг бус байдал илүү байна. Энэ бол хамгийн том зовлон гэж үзсэн байна. Тэр өрөнд баригдаж өтөнд идэгдэж байгаа татврын ачааллын хажууд шудраг ус нь муухай байна гэж үзэж шít ард түмэн. За ардын нам сүүлийн 10 жил засаглахдаа ам ангайх болгондоо шудраг усыг дээдлэн авилгатайгаа тэмцэн хүний эрхийг дээдлэн гэд. Тэгээ өнгөц сонсоход бараг нүднээс нулимс гартал ингэж уяратал ярьдаг. Гэтэл ачир дээрээ одоо юу болж ийн вэ? За ардын нам бол 2 хуваагдсан. Өөрснөө хуваагдаа зогсохгүй ард иргэдэг 2 хэсэгт хувааж талцуулсан. За өчигдөрхөн 2 бүлэглэлийн 1 хэсэг нь бол бидэнд 4-5 сайд өгнө гэж байгаа. Гэвч бид авахгүй. Би шудраг усны төлөө тэмцэнэ гэж байгаа шиг байсан. Тэгээ өнөөдөр харсан чи яг тэр 5 хүн сайд болоод ороод ирж байгаа шиг байна. Тэр 30-ын бүлэглэлээс нь. За нэгт энэ хэвлэл мэдээлэлээр бас юм явж ийн л да. Энэ хэдийн минь нэг хэрэгээс мултлаатгаач ээ. Тэгвэл одоо зүгээр би юухгүй. Дахиж ярих юм байхгүй. Эвлэрээд алийгээд. Уйлж унцсан сураг байна. Хэвлэлээр. Тэгэхээр би учрал сайдаас асуумаар байна. Та юу нь юун дээр эвлэрч вэ? Танаа эвлэрэл яг юун дээр явагдчихва? Гэмт хэрэг 8 алдцсан биш үсттэй гэдэг маш юм санаа зовсон асуулт байна. Яагаад гэвэл ам болгондоо хээл хахуул авилгатай тэмцэнэ гэж байгаа. Хэдийгээр ачир дээрээ 10 байраар 1 жилийн дотор ухарцсан явж байгаа шүү дээ. За дахиад та бас менежер чухал байна. Ажлын ачаал даах хүн хэрэгтэй гэдэг юм. Гэтэл тэр ажлыг чи төрийн нарийн бичгийн дарга хийдэн шүү дээ. Төрийн захиргааны төв байгууллагын гол менежер. Сайдууд бол ер нь бодлогын хүн байх хэрэгтэй. Тухайн салбараа том зургаар нь ерөнхийд нь бодлогын хэмжээнд харах хэрэгтэй. Тэгжээж тэр кабинетэд чинь бодлого чинь зөв явж шийдвэр чинь зөв гарна. Гэтэл шулуухан хэлье. Танаа энэ 2 хуваагдсан 1 бүлэглэл чинь цахимаар бүүлийг бол амар хийдэн шүү дээ. Бүйл идэлтийн бүр одоо дэлхийн авраг шалгаруулдаг бол танаа нөгөө бүлэглэл чинь 15 давхрын тэр хэсэг чинь хийдэг байхгүй юу? Гэтэл тэр бүлэглэлийн гишүүн байж болох үйц ийм хүнийг та цахим сайдаар тавих юм. Тэрийн цахим бүйл идэл чинь бүр амар хөгжих юм шүү. Би бүр айж ийн. Нэг үг хэлэхэд. Тэрийг ингээчээгээд хашгирдیں۔ Гэсэн ажилтнууд нь ярьж илээ. Тэрийг ингэж цахимаар бүйлэд гэж шаардлага тавьдаг гишүүнийг та цахимын сайдаар тавихаар энэ цахим бүйлэдэл чинь 15 давхрынхаа зохиолоор улам амлах юм шүү. Танаа 105 жилийн түүхтэй энэ намд өөр цахим сайд хийчих хүн алгуу. За дараагийн асуулт. Харбины гэрээ. Танаа бас нэг асуудал оролцолтод ялаа өрөөд гарч ирсэн нэг гишүүн саяхан ярьсан л да. $64 оптик гэрээг хийсэн байна. 26 оны байдлаар гэтэл амны дүн. За цаана нөгөө гашуун сухад ганц мод дээр $131 зарж байна. Зөрүү $67 нь хайцсан бэ. 80 сая тонны нөөц гэсэн баг шүү. Нөөц юу ах вэ? За баяр магшин тодруулчих, гүйцэтгэж. 26 оны зөвхөн 80 сая тонныг зөрүүгийн $67 тооцохоор хэд юм бэ гэд. Танаа намын аюул сайхан гишүүн ярьсан шүү. Тэр эндээс үүдэж юу асуух гэж байгааг харбины гэрээг явуулах юм уу? Хянан шалгах хороог ажилуулах юм уу? Оюутлогын гэрээ 17 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч алдаа оноогоо бас ярилцаж хилцээд засахыг оролдож байна. Энийг бол би сайшааж байна. Яг тэрнтэй агаар нэг одоо хэрэгжээд удаагүй байгаа энэ харбины гэрээ асуудалтай болсон хэсгийг хянан шалгахгүй мó? Ямаа нэм халуун дээр гэдэг шиг энийг алдаатай бол зас зааварлахгүй мó? Энд чи ард нь ард түмэнд орох орлого нэмэгдэл тухай асуудал яриад байгаа юм л та. Тэр та энэ дээр шууд хариулах хэрэгтэй. За дараагийн асуулт. Асуулт юу ах вэ? Эвтэй байхтай хүчтэй гэж танаа намайг уриал та. Гэтэл шудраг байхтай хүчтэй гэдэг нь илүү зөв л дөө.
Чингис хаан хэрвээ эвтэй байхдаа хүчтэйгээл эвлэлдэж нэгдээл те одоо буруу зөрүү зүйлийг зөвшөөрөл явж ирсэн бол дэлхийн За ерөөсөө тариулъя. За засгийн газар авилгатай тэмцэгчийг үүргээ хэрэгжүүлнэ. Тэгвэл зүгээр үг яриагаараа биш. Авилгын төсөөлийн индекс 10 байр хойшилсан байна. Transparency International бидэнд зөвлөмж өгсөн. Наад эрх зүйн орчноо янзлаа гэж. Тэр шүгэл үлэгчийн хууль, олборлох салбарын элдод байдлын хууль, тэр ял завшаад байгаа асуудал, нийтийн албан тушаалтны тэр хөрөнгө мөнгийг хураах эрх зүйн орчин гэдэг энэ ажлууд дээр бол дэвшил гаргана. Дээрээс нь гэмт хэрэг авилга гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхийн тулд энэ төрийн албан тушаалтнуудын олгоод байгаа зөвшөөрөл эрх олголтуудаас энэ хүний оролцоог салгана. Тийм учраас Mongolia эдгээр e-бизнесийн 2 дугаар платформыг нээж зөвшөөрлийг зөвхөн цахимаар болгоно. За хиймэл оюун дээр суурилсан эрсдлийн үнэлгээ хийгээд зөвшөөрлүүдийг автоматар сунгана. Гэт ийм ажлуудыг хийгээд төлөвлөж байгаа. За таны яг асууж байгаа асуултанд би бас хариулъя. Төр тасралтгүй доктортой ажиллах шаардлага бол байна. Цагийн сорилтууд бидэнд улс төр биш ажил хийх хэрэгцээ шаардлагыг улам бий болгож. Одоо би худлаа биш. Манай намын бүлэг дотор тодорхой үйл ажиллагачлууд үүссэн. Гэхдээ би намын даргын хувьд 68-ыг гишүүнээ харж агаад бүхлээр нь аль ажлыг хэн хариуцуулвал анхан шатанд ажилласан туршлагатай ачаа үүрч чадахгүй гэдэг байдлаар сонголтоо хийсэн. Тэрнээс биш янз бүрийн одоо тэр нэг албан тушаал тэти яам, эди яам, ийм тийм албан тушаал наймаалцах юм бол огт байхгүй. Харин энэ үл ойлголцоод байсан хүмүүс магадгүй энэ засгийн газрыг бүрдүүлэхэд бол энэ чинь 68 улаа оролцох ёстой. Нэг л нам гэдэг утгаар. Тэрнээс биш одоо юу гэдгийг хууль дүрм зөрчил гаргасан, гэмт хэрэг толбогдсон ийм зүйл дээр бол тэр эвлэр нь энэ төр гэдэг ойлголт огт байхгүй. Би бол авилгатай тэмцэх ажлыг бол манлайлж хийнэ. Тийм ч учраас цаашдаа бол хариуцлагын механизмаа илүү сайжруулна, эрх зүйн орчноо сайжруулна, төрийн өмчт компаниуд дээр тэр төрийн албан дээр ч ёс зүйн хариуцлага нэхэж шаардаж ажиллана гэдгийг бас хэлье. Захим хөгжлийн яамны гол зорилго бол өөрөө энэ нэг тийм хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү энэ захим хөгжлийн яам бол илүү дижитал хөгжлийн асуудал, ил тод байдлын асуудал, төрийн үйлчлэгийг илүү нөө захимжуулахтай холбоотой ажил учраас би бас өнгөрсөн хугацаанд хийж исэн ажил цаашаа үр дүн гаргах гэдэг олон талыг нь харж бас томилсон гэдэг хэлье. За хариулчаад яг уу. За дэлгэр сайхан сайд хариулснараа тодруулъя. За би Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Харбины гэрээ одоо хяналт шалгалтын төр хороо байгуулах асуудал бол гишүүний бүрэн эрхээ. Гэхдээ харбины гэрээнд бол би урд хөрш ямар ч буруу байхгүй. Тэр хямд нүүрс авж байгаа энэ гэдэг бол худлаа шүү. Өнгөрсөн онд харбины гэрээтэй холбоотой ердөө 4.5 сая тонн нүүрс гарсан China Energy-д таны хэлдгээр $64 ам дээрээсээ дээр нэмэх нь $20 тээврийн зардал Монголын төмөр замд орж байгаа. Энэ үед үн ийм л байсан. Тэрнээс биш одоо тэр сая одоо гараад ирсэн хүн гэнтхэн тэр өнгөрсөн жил одоо 130 эдтэй байсан нүүрсийг тал үнийн одоо алга болгочлаа гэж ингэж одоо ийм ярьж одоо хөрш орноо ингэж гутаанд оромжилж болохгүй. Энэ хэрвээ одоо юм асууж ярих гэж байгаа бол бид одоо жон бод За гүйцэг хариулч дэлгэр сайхан сайд. Минийхээ хөчлөө.
Хэрвээ шаардлагатай гэвэл би танд одоо ингээд тайлбар хийхэд бэлэн байна гэдгийг хэлье. Өнгөрсөн жил бол таны хэлдэг 90 сая тонн нүүрс бол дандаа биржээр гарсан. Үүнээс бол зөвхөн 4.5 сая нь л Чайна энержи буюу харьбины гэрээтэй холбоотой нүүрс гарсан юм аа. Тэгэхээр бид бол өөрсдөө гуйж төмөр замаа холбоё. Энийг одоо явуулахын тулд ингээд 16 жилийн хугацаатай гэрээ хийгэж өөрсдөө гүйж очиод өрөөл бусдыг одоо гутаанд оромжлох ийм асуудал хийж болохгүй шүү. Бид эдийн засаг ямар байгаа вэ? Урд хөршиг дэлхий гүйж байхад бид бөөрөнд наалтчаад ингээ муулаа суугаад юмаа зарна гэвэл ёстой худлаа болно шүү. Тийм учраас жоохон улс төржиж болно бас эдийн засгаа бодолцоорой гэдэг би бас зориуд хэлье.